Зэрэг тэмэр үзэгчтэй Corporate League 2026 оны улирал Ямны харьцаа 3-2 сонны харьцаатай тоглож байна. Замнууд яг талбай дээр хар өмсгөлтэй. Тэнхэр өмсгөлтэй Mobicom болон цагаан өмсгөлтэй Хаанбанк гэсэн багт орж ирсэн. За Хаанбанкын тоглоо баруун дасаа дайраад орсон юм даа офлон дээр наалдаа гарсан. 2 жилөө жилдэг үлдэр болж байна. Хаанбанк доош өгсөн. Нэг дахиад явж тоглохоор шийдсэн. Буцаа задлаад алсан дэш шийдэл ирсэн манч болж байна. Самраас Mobicom. Яа дөрөв алсан дэш ирсэн онцгүй. Хоёроо самбарцсан даа толгойн онцтой болсон. Нэмэх нэг шийдэл үүсгэрээ та. Mobicom багаас амжилттай шийдвэрлсэн. За нэмэлтний шилдэг оновчгүй болсон гэсэн даа. Тооны самбарт Mobicom идэвхтэй байсан. Яа зөрөд Mobicom-ын тоглоо голд өгсөн. Буцаад 45 руу задлаад аваа шууд шидэж байгаа 3 оноо нуцтай болсон. Багийн 8 тоноо. За ер нь тоглолтын эхний үеийг сайн эхлүүлж байна да. Манай ярьсан 8-5. Буцаагаад Жавжнээс нэг дөхөд нэг амт шиг аргалцсан. Буцаагаад Жавжнаас доош өгсөн. Нэг шахаад самбарцсан тоглоно нуцгүй болж байна самбраас. Зөрөд Mobicom 45 дээр авсан. Нэгээс нэг зүүнээ засаад буцаад гол өгсөн. Ер нь нэлийн 50 дотлооны секундээ унгааж агаад авсан. 3-аас явуулсан энүүдээ оновчгүй болж байна. Ямар шорт дотлоонд Хаанбанк 2 амлт шүтс дөрвөлээ гараад ирсэн байсан. Алсын цаа шилдэн дээр болцсон. Урш ордон дотлоо Mobicom Ямар шорт Хаанбанк гаргаад ирсэн. Яварцсан дамжуулт нь оновчтой. За буцаад 45 дээр авсан. Доор яварсан тоглолт хийлгээд бодол байд. Шахаа тажидаа үлдээсэн. Буцаад задлаа 45 дээрээс заадсан. Аастай шидэл за оновчгүй болсон самбраас. Mobicom-ын тоглоо 45 дээрээс алсын цаа шидэлтийг гүйцэтгсэн оновчтой болсон. Онооны харьцаа 11-5 гэж 6 оны зөрүүтэй. Тоглолтын эхний үеийн цаг дуусах 3 минут 47 секунд явцсан.
За манай Корпорат лиг маань 8 минутаар цэвэр 4 үе явж байгаа. Цэвэр 8 минутаар 4 үеийн тоглолт. Алсан зэшдэл зөрөөд хаан банкас ирсэн удаа новчгүй. Самбрас Мобиком дурш урд нь болгон шилжчихсэн та. Эргэж харсангүй бөмбөг хоорондоо ойлголцсон. Энэ удаар нь буруу заалдсан болсон. За хаан банкас солилцоо оруулаад ирсэн. Мобикомбагийн давталгаа. За дэшнавдэрс баруунда дайраад задлах гэсэн одоо бөмбөг нэрнэ гараас нь халтраал явчих шиг боллоо. Уул нь яг задлах гэж бөмбөг 45 руу нөгөө 45 руу задлах гэж байсан бөмбөг нь халтраад дөрөв шимээр гарчлаа. Зөрөөд Мобикомбагаас солилцоо оруулаад ирсэн. Яава шууд явуулсан. Нилээ болоод явуулсан удаа. Шилдэн оновчгүй. За зөрөөд оцоонд хаан банк гурлаа задлсан энэ удаа хоорондоо ажиллацсаггүй. За арай сүүлийн 3-4 давтахнуудаа ер нь нилээ яарад явчихсан удаа хаан банк. 50 тогтоод 7 секундээр нэлээд унаагаад Ямагас солилцоо дахиад оруулаад ирсэн. За давталгааг тооцоод нэмэлтний шилдэг үүсгэр болсон. Мобиком 13 тоноо нэмэлтний шилдэг үүсгэр болсон. Яасан ч шилдэн оновчгүй. Сянан дэшнээ одоо гаргаад өгсөн Мобикомос алсан шилдэн оновчгүй. Самбрас хаан банк. За арай яарч товтлоод юм да. Яалтчгүй л яг довтлон дээр өөрсдийн байраа аваад ортлол уул нь өөрсөнд нэг жоохон ашигтай харагдаад байна. Сүүлийн довтлоноо ер нь нэлээд дандаа яараа хурдан довтлоноор авах гээд байгаа. Алсын шилдэн оновчгүй болж байна.
За дахиад урагшаа өгсөн. Mobicom. За 13-5 8 оны зөрүү хаамагийн давталгаа. За эхний үеийн цаг дуусахад 20 секундын хугацаа. 13-5 гээд 8 оны зөрүүтэй эхний үед Mobicom-бог илэрхсэн. За хоёр дараа алсын зашилтыг оновчтой болгоод тэгээд ер нь оны зөрүү үсчлээд 8 оноо. За илүү ахын болсон. Ядавцхан хаан банк сүүлийн 2 секунд цаг унаад ирсэн довтолж амжсангүй. За энэ хүү 13-5 гэсэн 8 оны зөрүүтэй тоглолт ихний үеиг Mobicom-бог илэрхлээ. Өөрийн тоглолтын 2 дугаар үе. Онооны харьцаа 15-6 болоод өөрчлөлт ирсэн. За буцаага 45 дээрээс. Гурлаа задлаа доош өгсөн. Энэ удаа бүгд төслөгдсөн. За доош өгсөн. Дундын зэшилт нь оновчгүй болсон. Самраас хаан банк аваад шуран дотлоонд. За дөрөв амгалагчийн өдөөс хоёулаа гараад ирсэн. Тогтох хэрэгтэй. За яалтчгүй нилээ яарч давтлаад байна хаан банк.
За гэхдээ бөмбөг тэдэд үлдсэн хэвээрээ. Цаана явшин дээр сулраа гараад ирсэн нэг дахиад буцаага задалсан 45-аас зүүндэд саад дайрч ороод 3-аас шилэлт нь оновчгүй урагш орон тоглоход Mobicom 2 алхаад дээшээ авахсан араас нь бөмбөгийг маш цэвэрхэн хаалт оруулсан. Ялдаа гарсан. За ер нь л эхний үед үүссэн 8 оны зөрүү энэ чигээрээ хадгалаад байгаа. Энэ дундын зай шидэлт ирсэн оновчтой болсон. Багийн 17 тоног авч байна Mobicom. Онооны харьцаа 17 6 11 оны зөрүүд хаан банк 50 тоглоод нэлээд тогтож тоглоод эхэлсэн. За шахаад явсан бүтэл багаас задлаад алсын зай шидэл оновчгүй болсон Самбраас. Mobicom Ябагаар үстгэн 13 оны зөрүү тоглолтын 2 дугаар үеийн цаг дуусаад 4 минут 20 секунд явцгаа. Ха банк. За завчин дээрээс буцаагаад 45 руу. Доор 2 хамгаалагчийн өөдөөс яваа шахаа дээш явсан юмудад автлах нь оновчгүй болж байна. Самбраас Mobicom урагш урдан тоглоход шахаад дээш явсан юмудад алдаа орсон. Ямар ч хөдөлж чадахгүйсэн онон дээрээс хөдөлсөн шүү. Багийн 8 дахь оноо нэмэлтний шидэлтийг гүйцэтгэв. Яг нь үед Mobicom багаас Meta амлалт үзүүлсэн. Онооны харьцаа 19-8 гэсэн 11 оны зөрүүтэй тоглолтын 2 дугаар үе буюу эхний хагасны цаг дуусахад 3 минут 56 секунд явцсан боллоо.
Минут амралтын хугацаа дууссан. Онооны ярьцсан 19-8 гээд 11 оны зүрхтэй тоглолт эхний агс 3 минут 50 секунд. За гол дөгөө доошоо өгсөн үү арай за жоох яарч уу да. Ямапкам багаас солилцоо орлоод ирсэн. Энэ удаа хаан багийн давтахаа нушталсан. Багийн 10 дахь нь. За ямар ч 4 хоног дараалал давтлаа шүү хаан багаас. Доош өгсөн. Давтлах үед нь алдаа гарсан. За давтлага эхлэхээс өмнө алдаа хийсэн гэж хэлж байгаа маань. Ямар шортонд болохоор хаан банк 2-1 гараад ирсэн. Хурданд автолоонд 2 оноо номчтой болсон. 12 дахь нь. 12 сар 2 гээд 7 оны зүрх. Тоглолтын 2 дуурын цаг дуусаад 2 минут 50 секундын хугацаа. Өчнөө дээрээс нэг дахиад уцаагаа задлсан. Энэ дундын зашил номчтой болсон. Багийн 21 дахь нь. Зүүндээ дараад жавж руу задлсан алсын зай шидэлтэй оновчтой болсон. Хаан багаас тоглолтын ихний олон зай шидэлтийг гүйцэтгэж оновчтой боллоо. Зарим Мобиком багийн хувьд ихний үед 2 алсын зай шидэлтийг оновчтой болгоцсон байгаа. Уршортонд болохоор хаан багийн давталгаа оновчтой болсон. Сүүлийн 5 оног дарааллаад хаан банкаас авсан. Мобикомс ямар нэгэн минутын гаралт авахгүй гэж үзсэн. Уршаа ордон давталгаанд Мобикомын давталгаа авчих байсан. За 21-17 гээд 4 оны зүрхтэй Мобиком багаас 2 чөлөө шидэлтийг гүйцэтгэр болсон. Эхний шидэлт нь новчтой. Багийн 22 дахь нь. За 2 шидэлтээр алдчихлаа. Тэг зөрөөд хаан багийн давталгаа. За 3-аас алдсан. 45 дээрээс алсын зай шидэл оновчгүй болсон. Гол дөгөөд буцаага задлсан. Шахаж ороод тажид үлдэх гэсрэндээ давталхаа оновчгүй. Алсын зай шидэл ирсэн оновчгүй 7 секунд нийт унахтай зэрэгцээл явуулсан. Урш ордон давталхаанд Мобиком. За уул нь голоор кат гэдэг айгуу ороод ирсэн энэ удаа. Дахиад араас орж ирээд давталсан давталхаа оновчгүй. Зөрөөд хаан банк гол доор өгсөн 1-1 явуулан шахаад явахаар байсан. Завчин дээрээс алсын зай шидэл дахиад ирсэн. Түрүүнийг хийсэн байсан даа энэ газраас. Энэ удаа оновч болж байна. Алсын зай шидэл оновчгүй. Хаан банкын давталгаа оновчтойсон. Багийн 19 дахь хоног авснаар 11 оны зүрхтэй болоод холдоод байсан тоглолт. Ердөө 3 оны зүрхт болоод ирж байна. Тоглолт ихний агсын цаг дуусгаад 31 секундын хугацаа. За үндсэн цаг болон давталгааны секунд хоёрын хооронд 14 секундын хугацаагаа байна. 14 секундын зүрх. Давталгаанд 5 4-гээд 7 секунд унаад ирсэн. Дундын зай шилт оновчгүй. Самраас хаан банк аваад урш ордонд толгонд гаргаад ирсэн.
Дууны зай шидэл оновчгүй болсон. Ер нь сул юм алдчихлаа. За дотлох секунд бол хангалттай байгаа. Хоёроос гад араараа төгсгсөн төгсгөл нь оновчтой болсон. За энэ хоёрын тоглолт ихний хагас 24-19 гэсэн 5 оны зөрүүтэй Mobicom 5 оны илүүгээр ихний хагасыг өндөрлүүллээ. За ингээд хэсэг хугацааны дараа хоёрын тоглолтын 2 дахь хагас буюу 3 дахь 2 эргээд болжээ. Хоёрын тоглолтын 2 дугаар хагас ихсэн үзэгчтэй. За Mobicom тоглолтын эхний давталгааг 3 дахь ихний давталгааг Mobicom багаас эхлүүлсэн. Ялсан за шидэл ирсэн оновчгүй самраас 2 тогломжийг үүсгээ дээшээ авсаа алдаа гарсан. 2 чөлөө шидэлтийг үүсгэхэр болж байна. Mobicom багаас 2 чөлөө шидэлтийг үүсгэнэ. Эхний шидэл оновчтой багийн 25 дахь оноо. За 2 дахь шил дээр оновчгүй болсон. Багийн давталгаа оновчтой болсон. Багийн 21 дахь оноо. За 25-21 гэ 4 онооны зөрүү. 45 буцаагаад гол төгссөн. За нэгээс нэг шахаад явхаар л байна да.
Буцаага 45 руу заадуулсан. Ялтаа гарсан. Бомба. Танад ирсэн юм уу? Цослоод энэ зураг авалж байгаа за. Ядууны шилдэрсэн оновчгүй самраас. Хаан бан гурш урд тоглоонд 2 эсрэг 2 гараад ирсэн. За бас гихтэд тоглохыг тэгж их яарсангүй. За энэ удаа эзэгүүд дамжуултыг өгчлөө. Дамжуулт нэ арай л дээгүүр өрөдөрх шиг боллоо. Ядчнаар өгсөн. Завчин дээрээс алсын зашилт оновчгүй болж байна. Урагшаа хурдан давталгаанд самбардсан давталгаа авчтай болсон. Багийн 23 дахь нь. За 25-23-гүүд ердөө 2 оны зүрх. Уулан тоглолтын эхний үед 2 алсын зашилтыг оновчтой болгоод 8 оны зүрх үүсгэж байсан. Энэ тоглолтын хамгийн хол салсан оны зүрх 11 болтол салсан. Тэгэхээр тэрнээс хойш тэгээд хаан баг яг нэг давталгааны учраа болоод эхэллээ. Зүрх хурдан давталгаанд хаан баг гараад ирсэн давталгаа оновчтой болсон. Зононы харьцааг 25-25 дээр тэнцүүлж байна. Зүрхд Mobicom-ийн давталгаа 2 алхаа зүүн төгсгсөн төгсөл нь оновчтой. Багийн 27 дахь нь. За 45 руу Жавжруу өгөөд алсын зашилтанд дахиад оновчтой болсон. Багийн 28 дахь нь. 28-27 гэд ердөө 1 онооны илүү ямар ч гэсэн хамааг авч чадсан. За энэ тоглолтод гарч байгаа эхний онооны илүүг хамааг авсан. Энэ удаа хамаагийн хурдан давталгаа дахиад оновчтой болсон. Багийн 30 тоног авсаар 3 оны зүрхтэй болсон яг энэ үед Mobicom багаас Мэт амралт авахсаар аргагүй болсон.
За манай дамжуулалтын хугацаа дуусаа гараад ирсэн. Маш сайн эхлүүлж байна. Тэгтээ 3 дараагийн цаг 3 минут 40 секунд явах цаа. Ямарсан хөдөлж чадахгүй байсан. Ануусаа хөдөлсөн шүү. Арсны шийдэл намжтаас 30 хоног авч байна. 32 30. Зэзалсан. Ошоо нэгээс ямар гой зүрцэг амлагчаасаа гэхдээ алдаа гарсан. Амлагчаасаа маш гоё эргэлжүүдээ суул боломжийг үүсгэсэн. Тэр боломжн дээр нь яг дэшээ үед нь хамгаалж алдаа гарсан. Эхний шийдэл өчгөө болж байна. За хоёр шийдэл нь орсон. 3-0. Сэндэ шийдэлтэн дээр хаалт онцтой болсон хаан хамгаалсан. Царил болсон. 5 оны зүрх гүйцэд авч чадсан. Алдаа гарсан. Хаан банкны алтай нь 3 байгаа юм байна. Хаан банкаас асан зэшилд ирсэн очихгүй. За харилцаа алдааг дургуулсан. Яалсан зэшидэл доновчгүй болж байна. Оны найрцаа 30-30 байсан. Мобикомын тоглоом оновчгүй самраас 2 тулмжийг үүсгээд заадалсан. Дөрөв дахиад авчин дээр авсан. 2 хамгаалагч хаад очсон байсан. За алдаа гарсан. Тэсээ хувийн тоглолт чинь цилиндр л бас арай араас нь нэлийн хүчтэй ороод ирлээ. За 2 жилийн шилдэг гүйцэтгэр болсон. За хоёр багийн хаалтаа хоёулаа дөрөвс дэш болсон байгаа байна. Тоглолтын 3 дахь үеийн цаг дуусаад минут 10 секундын хугацаа. Тэгэл үсэх тусмаа муу шүү дээ. Муу юм уу? Муу шүү дээ. Би мэдэхгүй байна. Үсэх тусмаа муу багц тусмаа сайн. Баган сайн юм.
Яагаад нэр Зяна найрцаа 37-31 6 онооны зөрүү. За бөмбөг довтлогоо галт зурш уран дотгонд Хаанбанк маш хурдан шилжсэн шилдэн оновчтоос дунд довтлогын оновчтоос. За 39-31 гээд 8 онооны зөрүү Хаанбанк өөрсний талд 8 онооны зөрүүг илүү авсан. За 11 оноогоор холдсон байсан тоглолтоос буцаж барьж орж ирээд өөрсний талд 8 оноог авчиж байгаа. За энэ дамаалч хөл оролцоод авсан. Бөмбөг оруулж байна. Тоглолтын 3 дугаар цаг тусаад 8 секунд явцгаа. Mobicom. За ер нь секунд барьж байгаа яг нэг давтлага явах байх. Жавчин дээрээс баруун дахиад заадалсан ямар гоё сулалч ба алсын зай шилдэн зайрат онсан. За ангисэр 2-ын тоглолтын 3 дугаар үе 39-34 гэсэн 5 оны зөрүүтэй. Хаанбанкийн хэлээр тоглолтын 3 дугаар үе өндөрлөж байна. За ингээд хэсэгхэн хугацаанд 2-ын тоглолтын шийдвэрлэлт 4-2 иргэд болцъя. За 39-34 5 оны зөрүүтэй тоглолтны 4-р үе эхэлж байна үзэгчтэй. Хаанбанкаас дундын зэ шилдэрсэн оновчгүй самраас Mobicom. За ер нь нэлийн харж байгаа хамгаалагч урдаас нь шидчихэж байгаа шидэлтэн оновчгүй. Самраас Хаанбанк Ялтаа гарсан. Хаанбанкаас дахиад 3-аас явуулсан нь даавн очих болж байна. Зэрэг Mobicom-ын давталгаа. Зуул нь Mobicom-ын хувьд л ихний хагас маш сайн тоглолтыг үзүүлсэн. Тэгэхдээ 2 дугаар хагасд гарч 3 дугаар үед нэлээд таарахын тоглолцсон багаараа. За одоо 4 дугаар үед ямар ч сан 3 оноо аваад эхлүүлсэн. За 39-34 5 онооны зөрүү. Нэг дахиад буцаага 40 руу гаргаад өгсөн. Заслааны алдаа гарсан сая.
Ядчнаа дээрээс Mobicom дайраад орсон довтлогоо оновчгүй. Самра Сан банк. Уршордон дотгоонд доош өгсөн дамжуулт нь явж эзэн дээр очсон. Баруундаа дайраад хажууд дахиад үлдээсэн. Завжин дээрээс алсын цай шидээс цайрахт нь унсан. Багийн 42 тоног авч байна. 42-34 гээд 8-ны зэрэг тоглолтын 4-4 үед өөрсдөө талд авч чадсан. Зүрүүд хариуг нь барих шийдэл цайрахт ирсэн боловч оновчгүй Самраас 2 тутамжиг үүсгэсэн. За шахаа тоглохоор байна да. Дундын зэ шилтэн хаалтанд орсон. Уршордон тоглоом. Хаан банк 2-2 байсан. Өөрөө дайрж ороод довтлсон довтлох нь оновчгүй. Гурлуу задлаа. 45 Завжнаас 3-ын зэ шилт ирсэн оновчгүй. Самраас нэмэлтэн дээр нь хаалтаа гарсан. 2 жилийн шилтийг үүсгэх болж байна. За эхний шилт оновчтой багийн 35 тоног. За 2 дахь шилтээр оновчгүй болсон. Сиан банк. За давтлах оновчтой Mobicom. За сүүлийн 3 хоног дараалаад Mobicom-ос авсан 2 давтлагын амжилттай болгоод авчлаа. Зүрөө Таан банкаас арай яарчтай болчихлоо. За үе эхлэхэд Таан банк бөмбөг авч эхэлсэн. За бөмбөг дандаа болоод одоо Mobicom баг бөмбөг тоглолтоор оролцсон. Дундын зэ шилт намжтаас 39 тоног. За ямар ч тоглоом дээр одоо яг уучраа олоод эхлэх шиг боллоо. Mobicom 42-39 гээд хонторчлаа. За шахаад ирэх үзсэн ихтэй. Хамгаалт сайн болсон юм да. Хаан банкын тоглоом дээр алдаа гарсан. За 2 жилийн шилдэг гүйцэтгэхэр болсон. За эхний шилд оновчгүй болж байна. За 2 дахь шилдээр оновчгүй болсон. 2 жилийн шилдэг хоёулыг нь алдчихлаа. Mobicom. За бөмбөг нэлээд тойрлоод төчнөөдрөөс буцаад голд өгсөн. Цаа төчнөөдөр сулраад аваа шууд шидэж байгаа. Алсын зэ шилд оновчгүй Самраас хаан банк урагшаа гараад ирсэн. За ямар ч гэсэн Mobicom-оос хурдан тоглоомын зогсоод чадсан шүү. Зэг нэг хаан банкас метал үзэх хэллээ. Ананы харьцаа 42-39 гэсэн 3 оны зөрүүтэй хаан банк хэлбэр тоглолтын 4-4-ийн цаг дуусаад 3 минут 50 секунд явцгаалтлаа.
Самрын амлалтын хугацаа тусаа гараад ирсэн. Хаан банкын давталгаа. Заслан баруун таслаа аваад заамалж ялтарсан. Хаан банк нэгс нэг ер нь тоглохоор байна да. Шахаад явсан юм. Эргээд голоор К тэгэд гүйцэн самбарчсан 7 хоногчтой басар байна. 4-р хоног авлаа. За 44-39 Баахрууд бидний ороо гарах юм уу? Дэг юм баахрууд цаг баг онцох юм уу? 44-39 5 онооны зөрүү. Дундын зан шиг харагчтаасан. Багийн 41 хоног. Өглөөгөөс 3 гээд баг болж яриг таа. Ядчнэр өдчнийг 3-ны зөрүү жавжин дээрээс буцаа гадшин дараа өгсөн дохиод хамгаалагч аргалцсан. Довтлооны секунд дуусч байсан. Шидэж явсан болов шидэлтэн оновчгүй болж байна. Орж ирээд алсын зай шидэл шууд явуулсан оновчгүй. Нилээ яарад довтолчлоо сая. За доош өгсөн хэмжээлтэй хамгаалж байгаагаар үрээд нүрний шугаар гарсан. Тоглоом 4-4-ийн цад тусаа сүүлийн 2 минут 28 секундын хугацаа. За Mobicom багийн алдаа дөрөвсдөж болцсон байгаа. Алдаа гарах хэрэггүй. За давханы секунд дуустай зэрэгцээ алдаа ичтэй. За багийн алдаа дөрөвдөж болцсон байсан. 2 чөлөө шилдэг гүйцэтгэн. Эхний шилдэт нь алдчихлаа. 2 дахь Хаан банкын 2 дахь шилдэл за 2 шилдэр оноч талсан. Багийн 45 дахь нь 45-41 За дайр зөрөө дэш явахсан удаа бөмбөр гараас нь альтраад явчих шиг боллоо. За сүүлийн минут 50 секундын хугацаа 45-41 4 оны зөрүү. Mobicom 2 хамгаалагч орчсон байсан. Асын зай шидэлт оновчгүй болсон. Самбраас Хаан банк урагшаа урдан тоглоход бүүм дамжуулах гэсэн бөмбөн дээр нь хаалт оновчтой болсон. Асын зай шидэл хүүдүүдэд гараад ирсэн Самбраас дахиад нэг боломжийг довтлооны самбарт Mobicom. За зүүндэд арайд орсон. Алдаа гарсан. Яасан ч шилдэн оновчгүй шахаж эргээ дээшээ явсан самбарцсан тоглоом оновчгүй болж самбраас дахиад нэг боломжийг Mobicom-оос үлсэн тоглоход тэр нь алдаа гарсан. Дахиад 2 жилийн шилдэг үүсгэхэр болж байна.
За эхний шидэлт нь оновчгүй болсон. Хоёр дахь шидэлт. За хоёр дахь шидэлтээр оновчтой болсон. Баг 42 дахь хоног авсан. Онооны харьцаа 3.4 долоо ойртож байна. За банк тоглолтын 4-4-ийн цаг дуусгаад сүүлийн 1 минут 4 секундын хугацаа. Төвдөр задлаад буцаага 45 дээрээс 3 онооны шидэлт нь ирсэн оновчгүй. Самраас Mobicom Оршоо 2 амлч үз 3-аа гараад ирсэн байсан. Довтлогоо дээр нь хаалт оновчтой болсон. Mobicom буцаага завжнаар гаргаад өгсөн. 3 онооны шидэлт нь оновчтой болсон. Баг 45 дахь хоног авсан. Онооны харьцаа 45-45. За цаг бол хангалттай байгаа. За самбарцсан давх хоногтой болсон. Баян 47 дахь хоног. Ямар ч гэсэн өөртөө зөрөө 2 оноо илүүгээ авсан. Баян 47 дахь хоног. 4-4-ийн цаг сүүлийн 15 секундын хугацаа. Mobicom-оос нэг батны давтал хэрэгтэй байгаа. Зүүндээ дайрж ороод дээш явсан удаа алдаа гарсан. 2 жилийн шилдэг үүсгэр болж байна. За эхний шилдэг оновчтой болсон багийн 46 дахь нөө. Хоёр дахь шидэлт. За хоёр дахь шилдэг оновчтой болсон. Багийн онооны харьцаа 47-47 зур тэнцвүүлсэн. За яг энэ үед хаан банкас минутын авалт эзэглэсэн. 4-4-ийн цаг дуусгаад 9 секундын хугацаа 47-47 гэсэн онооны харьцаатай хаан банкогийн минутын авалтан дараа иргэд болчихъя. За 47-47. За 8 секунд 7 цаг ер нь нэлээд унаад ирсэн. Шахаад явсан. Гурлаа задлаа дайрж ороод хажид үлдээсэн давталж амжсангүй нэг цаг гарахаар боллоо. Нэмэлт 2 багийн тоглолт ингэсээр нэмэлт цаг чийдэгдгэр болж байна. За нэмэлт цагаар иргэд болчихъя.
За нэмэлтийг шилдэн оновчтой болсон. Багийн 50 тоног авсан. За онооны харьцаа 50-47 гээд 3 онооны зөрүү. Mobicom. За нэг дахиад өөрийгөө сулалтсан гэхдээ шидэлт нь оновчгүй боллоо. Хоёр тогломжийг давхааны самбарт Mobicom өөртөө авч чадсан. Төвжрүү задлаад алсын зай шидэлт нь оновчгүй болсон. Самбараас хаан банк сяалтаа гарсан. За багийн алаад дөрөвдөж шил. За эхний шилдэлт нь оновчтой болсон. 51-47 4 онооны зөрүүтэй зөрөөд Mobicom-оос дундаж шилдэг ирсэн оновчгүй. Давтханы самбарт дэлгүүр гисэн дахиад нэг удаа 3-аас явуулсан оновчгүй. Давтханы самбарт дахин нэг боломжийг үүссэн нь хамгаалагчийн хөлнөөс гарсан. Сэдвлэх оновчтой багийн 49 төгнөө. Онооны харьцаа 51-49. Спортын бас алдараар дургуулсан. Хаан банкас 2 жилөө шилдэг үсгээд нэмээд бөмбөгөө хажуугаас гаргана. За эхний шилдэг оновчтой болсон багийн 52 дахь оноо. За спортын бас алдааны 2 дахь шидэл. За 2 дахь шидэл дахиад оновчтой болсон. Энэсээр 4 оны зөрүүтэй хаан банк дахиад бөмбөгийг хажуугаас тоглолтод оролцуулна. Дайрч ороод хажуудаа үлдэх гэсэн хамгаалагчийн хөлдрүүн явуулчих шиг боллоо. Бөмбөг алдчих байна. За 4 оны зөрүү Mobicom оноо эрэхтэй. За алдаа гарсан. Довтлооны алдаа хүлээж байгаа юм байна. За сая тохоогоо арай л дээгүүрс авчих шиг боллоо. За 53-49 4 оны зөрүү. Баруун дайраад байхгүй дээ бол тэд 4 онооны илүү хангалттай илүүтэй байгаа.
За нилийн 50 тухтай явуулсан 3 онооны шидэлтэн оновчгүй Самраас Мобика модор шурдан тоглоход 2 авалт шүс ганцаараа гараад ирсэн байсан нь даалтаа гарсан. Эхний шидэлтэн оновчтой болж байна. Багийн 50 дахь оноо. Хоёр дахь шидэлт оновчтой багийн 51 дахь оног авсаар. За ердөө 2 оны зөрүү. 53 51. Баруунда дайраад орсон бүм 14 секундын хугацаанд овтлох цаг хангалттай байгаа. Жэлдрүү задалсан алсын зайн шидэлт нь хүзүүдэд гараад ирсэн довтлооны самбар дахиад нэг боломжийг үүсгэсэн. Довтлооны секунд унж байсан энэ удаа ямар яаран шидэж вэ энэ удаа алдаа гараад. Тэгсээр тоглолт үүссэн цаг дууссан. За ингээд 53 51-ийн харьцаад 2 оны илүү Хаанбанк Мобиком багийн буулга авсаар удирдлын ихний ажил авлаа. За ингээд хэсэг хугацааны дараа дараагийн тоглолтоор иргэд болцъя.